Хоёр гарынхан алгаараа зовлгон хойш чирэн мөлхөх үед Чорлонгийн нүхнээс нэрээр нь дуудах чимээ улам ойртсоор ойртох тусам хоол нь илүү хахирган сөөнг болон хуурж байхыг тэр хоёр чихээр сонсож байлаа. Хайсан үед хүн хэлэн залгиждгийн жишгэр шээжир эхнэрийн дуудах гэсэн ч чадсангүй. Айснуудээр хашаагаан гүйлгэн харж байтал үүрнээсэн хамраан дөнгөж цугуулгасан ногоо нь түүнийг хараад гасалж байлаа. Өвдөг давсан өндөр зэрлэг өвс тундур ухарч мөлгөж явахдаа өмхий самхаг нь бодохтой мандтаа байв. Хөөдөөс нь нурж унах шахсан модон Жорлонгийн харан хүн нүхнээс гарах тэр чимээл хамаг ясыг нь уйруулж зүрхийг нь чичрүүлэх ажээ. Бараг амсар дээр нь ирэх шиг болов. Хэсэг таг шээжир шүлсэн залгиж бороо зүрх сонссон байгаасаа гэж дөнгөж бодвоогүй юу? Хөгөлбөр сааралгаар хоёр банцны завсраас дээш цороож гарч ирээд хуруунуудан эв хавгүй хөдлөгөж гарах нь тэр. Үүнийг харсан залуу амьсгал авч чадах юм байж гав. Өнөөх гар нарийн хуруунуудаараа банцан дээр тулж биеийн дээш татаж эхлэх үйлсэд сарны гэрэлд сэгсгэр хар үстэй хөхөрч цайрсан царайныхын таланд байхгүй болсон гэмээр харанхуулж харагдах үзээрийн муухай амтэн толгоог нь цохиулхан гарч ирлээ. Толгой нь дөнгөж бүтэн гарч ирвүүгүй юу? Хүзүүгийн хажуу тийш нь огцом нуглав. Тагхийн дуугарахад шижрийн хамаг ясан мөн энэ чимээнд нэг нэгээрийн хугарах шиг санагдана. Шижрээха гэж ахин нэг дуудахдаа тэр цус зарцсан хүйтнэр инээмсэглэж байх шиг. Ястал сүнс зайлан гэгч нь болох энэ үед гэрийнх нь хаалга дуугарчээ.